Төслийн санаачлагч Аясгал. Ерөнхий ивент тэтгэгч Neo City. Ивент тэтгэгч Avico. Та хараа гэртээ хогоо ид юм шүү дээ. Үгүй ээ. Тэгвэл яагаад байрныхаа гадаа орцондоо хогоо ид юм бэ? Гэр нь маш цэвэрхэн. Тэгсэр нэ байрныхаа гадаа маш бохор. Энэ бол хин нэгэн одоо цэвэрлж байгаа хүний хөдөлмөр бол биш. Таны, миний энэ заваа нөхрийн ухамсарын асуудал واخгүй. За өнөөдрийн дугаартаа бид нэр орчны цэвэрлэгээ хог хаягдлын менежменттэй холбоотой дугаарыг бэлтгэж байгаа. За тэгээд өнөөдрийн манай зочин ментор бол хог хаягдлын менежментээр одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг Харигун маань хүрэлц ирсэн байгаа. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч ингээд үнэтэй зөвлөгөөгөө одоо өгөхөөр ирсэнд маш их баярлалаа. За манай Харигун бол хог хаягдлын одоо хууль зохиолдсон багийн гишүүн тий. За тэгээд хог хаягдлын менежментээр бас 12 жил илүү. Одоо 18 жил. 18 жил уучлаарай. 18 жил одоо хог хаягдлаар одоо дагнж одоо судалгаа, олон улсын судалгаа. За тэгээд ер нь бол хотын гэлтгүүл бүх л хог хаягдалтай холбоотой асуудлыг мэддэг хүн байгаа. За баярлалаа. Тэгээд маш сонирхолтой гоё шоу хийж байгааг нь одоо фэйсбүүкээр хараад л яваадсан. Тэгээд энэ шоунд бас ингээд бас ураад хэдүүлээ хамтраа тэг хотын бас нэг асуудлыг шийдэх гээд бас суулж аваад баярлалаа. За тэгээд манайх ингээ 3 орон сууцны байр ингээд сонгогдсон байгаа. Тийм тэгэхээр гурлаа одоо дэлгэц рүү харж агаад за манай сонгосон одоо шалгарсан 3 байрны хог хаягдлын асуудлыг бас харж одоо ярилццгаая гэж бодож байна. За одоо энэ 39 дугаар байр. Тэгээд эдний хогийн цэг болохоор пүнкрийн системтэй уг нь. Тэгээ пүнкрийнх нь нөгөө хоол нь хагарцсан хагарангууд нь одоо тэрийг солих боломжгүйгээд орцноосоо тортой хогоо бариад энэ модон сав руу хийдэг. Тэгээ модон савнаас нь үйлчлэгээний ажилт нь одоо гараараа аваад тэр пүнкрлүү чихэж хийдэг. Уг нь ингээд ийм яг байшингийнхаа уртаал хэсэгт нь ингээд ийм ангилдаг хогийн сав байгаа. Гэтэ энийг ашигладаг. Энэ Happiness Town-ы хогийн цэг байгаа. Иргэд оршин суугч нар яадаг вэ гэхээр орцноосоо хогоо бариад нэг 10 м орчим алхаад тэгээд хогийн цэг рүүгээ хогоо айдаг. Яг хөө нэг сайшаалтай зүйл нь бол оршин суугч нар нэм хогоо хаяа сурцсан юм бил. Энэ бол аркташаар бид нэрэгдтэй очих болгонд цэвэрхэн байсан. Пүнкрийн системтэй. Тэгтээ пүнкрүүд мерсээр шатдаг гэж байгаа юм. Тий. Нөгөө хүмүүс тамхиныхаа ишиг хийгээд тэгээд пүнкрээ шатаадаг. За манай 3 байрны хогийн асуудал гэх юм бол ийм байгаа. Энэ юу яасан ч та их сонгохтой их гоё сонгож л дээ. Зүгээр яг 3 байр нь өөрөө нөгөө Улаанбаатар хотын орон сууцны хорооллын хог хайдаг ийм 3 төрөл баг харагдаж байна тийм нэг талдаа. Тэгэхээр нэг бас айгуу гоё төлөөлөл сонгогдсон байна л гэж. Тийм ер нь байрныхаа хувьд ч гэсэн яг тийм төлөөлөл болж. Нэг ийм хотхон, нэг дан байр, нэг нь бол яг энэ аркташаач нөгөө бидний ой санамж болоод тэр зүйлийг хадгалсан урт насжилттай. Одоо энэ аркташаар буюу 9 давхар угсармлууд шүү дээ тийм одоо социализмын үед барьсан одоо угсармал байрууд Улаанбаатар хотод нилээдгүй байгаа шүү дээ. Одоо хороо олол байна, ишиг одоо сүлжмэл, макамнат гэл. Зүгээр энэ бол магадгүй зүгээр яг хог хаягдлын талаасаа ингээ аваад үзэх юм бол бид нөгөө хүн цөөтэй ингээд оршин суудаг байх үед бол одоо их тохиромжтой хэрэглээ багтай байх үед төлөвлөгдсөн учраас их нормал юм байж. Одоо зүгээр яг энэ манай Улаанбаатар хотод энэ бункерийн системийг бол ер нь ялангуяа хог хаягдал талтай бункерийн систем бол жоохон тохиромжгүй байгаа даа. За одоо энэ байр хэдүүлээ харж энэ бас яг зарчим нь яг адилхан. Яс одоо тэр саяны тэр одоо дундын нөхцлүүд нь яг адилхан. Яг эднийх харин азар жил хэлэх нэ тийм бункерний өвдөрцөн байна тийм. Дээрээ саяхаа болж байна. Тэгэхдээ зохион байгуулалтаа нэг эвтэйхэн гой системд оруулж чадаагүй, айлуудаа дадуулж чадаагүйгээс болоод энд магадгүй модон харьцаг байх хөлбөр их болж байна хөөрхөн байна. Энэ модон харьцаг өөр ингэс эзлэхүнтэй ямар хугацаанд энэ модон харьцаг дүүрч гинүү гэдгээ ажиглаж хараад за тэгвэл энийг ерөөсө 2 цагийн давтамжтай тийшээгээ хийдэг байна. 3 цагийн давтамжтай байх юм байна. Хоногт дүүрээд байгаа учраас хоногийн давтамжтай хаалга онгоолгоод ууттай нэгээд тавина. За оршин суугчтай ийм модон харьцагт хийж байгаа учраас хэдүүлээ дандаа ууттай тавина шүү. Уутлаа л уутны амыг боогоод тавьж шүү. Над нэг гинт санаа төрлөө.
нэг юм одоо 80-аад онд нэг нэвтрүүлэг байсан ба цаг үе залуучууд гэ та бүхэн бас олон сонссон баг. Тэгээд тэрэн дээр яг нэвтрүүлэгт явагдсан нөгөө яригдсан тэр санаа манай тэр зүйлүүдийг ард нь манай нөгөө төвшин зураг зурдаг гэсэн юм. Шог зураг зурдаг. Тэгээд нэвтрүүлгийн дараа нөгөө зураг үзүүлээ. Нэг тийм гоё санааг тэрэд олсон. Яг тэрэн шиг би баг зураг зурмаар санагчлаа. Тэгээд бидний нөгөө нэвтрүүлгийн гол санаа чинь хүмүүс нөлөөлөх гэдэг байна шүү. Энэ гоё санаануудыг нөгөө зочин байнтрын хэлж байгаа энэ гоё санаа хогоо эдлийн менежментээр жинхэнэ мэрэгдсэн үний энэ санаа хүмүүс сөөхүүдэд, айлуудад өөрхүүдэд яаж хөвгөх гэдэг чинь бас шогдрын бас нэг гоё өчрөх чадвар шүү. Тийм болохоор зураг зурах цаас аагуурын цаас үзэг балны юм авчирж өгөөд явал би зураг зуръя. Агист татгал зөвлөж байна. Нэг залгуурт олон цахилгааны хэрэгсэл залгахаас ямар ч сэргийлж байгаарай. Учир нь өрхийн галын эрсдлийн хамгийн том шалтгаан нь цахилгааны хит ачаалал байдаг. Хэрэв танд тээврийн хэрэгсэл болон аялын даатгал хэрэгтэй бол Агист цагийн мэнээр чачлаарай. Ердөө 3 минут. Манай төвийн хувьд бол яг үндсэн үйл ажиллагаа нь бол дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг тодорхой хэмжээний өртгөөр бол худалдаж аваад тэгээд бол үйлдвэрүүдэд нийлүүлдэг үндсэн үйл ажиллагаатай. Олон улсад ингээд амьдарч ажиллаж исэн хүмүүс маань хогоо ангиллаад сурчхад ирдэг хөгжингөө орноос сурч ирчээд манай Монголд ийм байд юм болов гэх мэдээлэл нь бас ингээд тутмаг байдаг. Тэгээд өрхөөс гарч байгаа хуванцар шил лаз галгар гуудыг ер нь яг авдаг төв бас ингээд ховорхон мэдээлэл нь бас ингээд байхгүй адилхан байдаг. Тиймийн тулд одоо яг тэр орон зайг нөхөж одоо бид нар бас ингэж ажилдаг. Яг одоо энэ хөгжингөө орны хувьд бол ангилалт яагаад хэрэгтэй юм бэ гэхлээр бид нар ганцхан дэлхийтэй үргэлжлээд бидний ирээдүй энэ дэлхий дээр үлдэн их оронд үлдэх учраас гэр бүлэрээ худалдаа авалтаа 7 нотныг савдаа нэг ч юм уу те хийхдээ төлөвлөх хэрэгтэй. За хэдүүлээ гурилаа 25 жилийн шууд гарна авчээ те. За талх авах гээд дахин боловсруулах боломжтой зуралдаж урагддаг ялгаруудтай одоо талх авъя ч гэдэг юм уу те. Баян одоо өдөр бүр аваад байгаа юм дээрээ тэр сав баглаа бодлыг нь анхаарал авчих хэрэгцээ байгаа юм. Тийм учраас энэ нөөц баялагийг хадгалж хамгаалах, ариг гамтай хэрэглэх хэрэгцээ байгаа учраас ангиалах нь яалтчгүй зөв юм аа. Тий. За дэлгэцэн дээр байгаа зураг. За энэ бол яг ерөнхийдөө Японы одоо хүмүүс зөндөө л одоо монголчууд Япон явдаг болсон баг тий. Тэгэхдээ тэр бүр анзаардаг байх гэж би бодож байгаа. За одоо энэ зурган дээр ингээ харахад энд ямар ч тийм хогийн савны зориулт биш. Энийний зүгээр зориулт нь юу вэ гэхэлэр хог ямар нэгэн байдлаар хийсэхгүй байх. Нохоо ч юм уу одоо шувуу ч юм уу ямар нэгэн байдлаар хогийг зулгааж ирэхгүй байх гэдэг л ганц концепт явж байгаа. За дараагийн зургийг хар. За энэ бас ингэ зүгээр бараг уутаа юм шүү. зүг тий одоо тэгээд Сэтгэн уутаа. юм ангилна одоо би давхар ангилна гэдэг чинь өөрөө нэг юм тусдаа ингээл нэг юм яг хонцор зориулсан амар мундаг сав байх албал зүгээр л гойжихгүй тарахгүй сав байх л чухал байгаа. Тэгээ яасан ингэ торонд хийсэн байна. Хамгийн хямд материал, хамгийн цэвэр. Тэгээд нэг онцлог нь зүгээр эдний онцлог дандаа харагддаг юм гялгаруудыг хэрэгэлдэг. Буюу тунгалаг, торон юм савыг хэрэгэлж байгаа. Энэ яаж ийн үг гэхэлэр энэ дотор өөр юм ороогүй байна гэдгийг бид инстектээр хамгийн түрүүл мэдээлэл авлаа шүү. Тийм учраас би энэ дотор юу ч хийхгүй, өөр бусад хогийг хийхгүй байх тийм инстект үнд автоматар бий болж байгаа юм. Ялангуяа эдний хамгийн гол юм бол нөгөө бохир гэж үздэг тэр юм руу хамгийн их анхаардаг. Нойлын асуудал. Үнэхээр бүрэн дээд хэмжээгээр шийдсэн. Хогийн асуудал ямар ч асуудал. Тэгээ энийгээ нөгөө дахин эргүүлж усруулж мөнгө олгож эдийн засгийн зашиг болж байгаа тэр субъектууд нь бас сайн хөгжсөн байх шиг байна. Ялангуяа санхүүтэй холбогч тий. Төрөүний баг мөнгийг эдийн засгийн одоо тэр нэг одоо давхартаа хийдэг тэр одоо юу гэдгийг үйлчлэгийг жоохон мөнгө ашигтай нь холбочоод сөөхийн нэг ажилтнанд хариуцуулж өөрөө аваад өөрөө чи энийг юу зохицуул тэгээд энэс гарсан орлогыг чи өөрөө аваад цалингаас гадна гэвэл тэр хүн аваад явчихна. Яг би зүгээр энэ дээр ингэж бодлоо л да нөгөө нэг одоо яг энэ бол яг үндсэндээ хамгийн нөгөө зардал багтаагаар л асуудлыг шийдэж байгаа жишээ байгаа таахгүй. Тэнгүүд манай Монголын нөхцөлд нэг юм жоохон юмыг нүсрээр ботоод байдаг ч юм уу тий. Заавалжгүй нэг юм хайрцаг савтай байх ёстой ч юм эсвэл яг юм хогийн сав гэд нэг юм заавалжгүй юм нэг төмөр хийцлэлтэй тий нэг юм
одоо яг юм байх ёстой ч гэдэг юм. Иймэрхүү одоо бодлыг бол шал эсэргээрээ тий одоо эргээд нөгөө энэ маань юрдөөсөө бид нар одоо дэлхийн чиг хандлагчдаас хамгийн low cost буюу зардал багатай байхаар л бүх асуудлыг шийдвэрлэх тий жоохон системэнд ороогүй санагдаад байна л да Монголын хувьд. Тэгээ нэг юм булан тахаа заавалжгүй нэг юм энэ тал яг хог хайчулаа гоё харах нэг далд юм амар дуртай. Тэгэхээр нөгөө хог нь өөрөө далд байвуулаас айгүй тааламжтай байгаад тах шүү. Нэг юмнаас ичээд идэх ч юм уу тий. Ингээд нөгөө ил задгаа болоод ирэхээр энэ айл юу идэж уугаад хэрэглээд байгаа нь харагдана гэж одоо санаа зовоод байт юм. Нэг тийм бас нэг юм ментали нэг тийм асуудал байгаа дах шүү. Түрүүн бөөнг орон сууцны нөгөө 9 давхрын бөөнкөр чинь өөрөө энэс жижигхэн хөөрхөн талбай шүү дээ. Бидний сууж байгаа нөрөөний нэг тал зүрхгүй хэмжээнд л байж. Тийм хэмжээний хогийг ачхад 30-аас 45 минут зарцуулдаг бохир орчинд ингээ хэцүү ажиллаж идэг бол энэ 20 тонны бөөнкөр дүүрчхэр чинь энэ чинь ач шүү дээ. Тэгээ манайхан бол яг зүгээр хажим болно шүү дээ. Ачих гэж одоо тий. Тэгээ дээрэс нь чинь ил хойл байж ингээд шатсан зөндөө хойл шатаал бодож байгаа. Энд чи яаж нүг гэхлээр сав том байх хэмжээгээр их хэмжээгээр хог хөрөмтлөгдөх юм байна гэдэг ийм сэтгэлгээ их бид нар бодож. Айгу богинохон сэтгэлсэн биш. Том л сав байх юм бол гудамжинд хог тарахгүй ашгүй эндээ зөндөө удаа хадгалах юм байна. Хогийг бид нар 7 хоногт нөгөө өнжөөд нэг ирж ачдаг байсан бол яшиг машина энд хүлээлгэж ирсэн энэ нэг мөр дүүргэж хад 14 хоногийн дараа ирж ачиг гэд машин энд ингэж ирэх байсан зардлаа хэмнэх гэж штэ тий энд бас. Айгу буруу системээр бид нэг талдаа мөнгө энтэй хэмнээд байгаа боловч энд оршин суугч буюу бид бохир орчинд амьдарсаар байна шүү дээ. Шийдэл байхгүй одоо. Ерөөсөө тэгээд битэл нүсэр бодосоо л гэж бодож байна. Тийм байна. Би ч одоо бүр нөгөө хогийн цэгийг нь сольж өгөхгүй л ивент тэгч хайгаад л одоо ангилдаг хогисаа хийгээд өгөөч. 40 тонны контейнерын бараг 40 тонн болгоод 40 тонны контейнер асуугаад 40 тонн янтга зарах юм байна уу гэж зар тавиад явж ирсэн ч юм аа гэдэг бүр. Өөр тэр эсрэгээр нь алхаж ирсэн шүү. Төслийн хүрээнд галын бэкс компанитай хамтран бункерийн системтэй буюу хогноос галаалдах хамгийн эрсдэлтэй Арктик шар байранд зориулалтын автомат галуун тракчийг байршуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Хамтрагч Зөөлөн хотын шийдэл төрийн бас байгууллага. Ивент тэтгэгч Mobi Home. Ивент тэтгэгч Гэртүү ухаалаг хотхон. Дэмжигч Агис даатгал. Дэмжигч Nippon Paint Монгол. За өнөөдөр ийм сайхан нартай өдөр бүгдээрээ Улаанбаатар хотод амжилттай одоо сөөхийг хэрэгжүүлж байгаа одоо 3 одоо төсөлтөд танилцсан. За өнөөдөр ингээд 39 дугаар байрны сөөхийн дарга маань Арктик шарын пүүжэгч маань ингээд ирсэн байна. Happiness Town-ы сөөхийн дарга бас ирсэнгүү. Гэхдээ яг учир шалтгааныг нь бид нэр эргүүлээд тодруулъя. Тий. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэгчээр UP Cup ажиллаж байна. UP Cup-ийнхандаа баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр Nyo City төсөл River Garden, за Сүнжин Grand төчид буудлын хажууд байдаг нэг хуучны орон сууцыг очиж үзнэ. Ер нь энэ туршлага судлал гэдэг чинь ямар ач холбогдолтой байх юм бэ? Зөв мэдээж ач холбогдолтой нөгөө Мадгаскарын хатанд гардаг шиг хамгийн их хамаатай гэдэг шиг одоо нэг тэнгэрийн дор ингээд яг адилхан монгол хүмүүс зарим нь ингээд сайн жишээг гаргаад ажиллаж чадж гэн гэдэг нь хүмүүст уран болно, жишээ болно. Жишээлбэл ингэж ажиллаж чадж байгаа сөөх байхад бид нар ч гэсэн ажиллаж чадна гэсэн ийм урам дэм болоо тань мэдхүү учраас энэ бас хамгийн ач холбогдолтой аяллаа нэг л гэж бодож байна. За тэгвэл хэдүүлээ аялалдаа гарцгаая. За явцгаая. За энэ нөгөө Happiness Town-ы захирал залуугаад яад юм бэл? Ярих юм яах юм? Харин ярих уу? Байна. Байна. За өглөөний мэнд мөхөртэй. За чи яав? Өнөөдөр уг нөгөө хэдүүлээ аялал зарлаад тэг нэг юм сайн суухийн жишгүүдийг үзье гэдэг хөтөлбөрийнхаа дагуу уг нь байсан. Өнөөдөр ястаа. Тэгээд үгүй анчгүй болоод байна. Өөрийнхөө хооронд хүн явуулсан байна.
танаа орны чинь хүн бас ирсэнгүү. Тэгээд юу яа да. Чи над руу орондоо хүн явуулсан бол утасныхан дугаарыг нөгөөч би магадгүй бид нэр зөрөөд яваад ээж бас магадгүй юм да. дараагийн темпээр ихтэй аваад сая одоо яг шүүмэд бас тусгай гэдэг юм. Өөрөө даваад байхгүй болчихсон очоод. Аха. Тэгээ арабо өөрийнхөө хүн явуулж чаддаг. Аха. Зөв. За чи тэгвэл юу ч гэсэн над руу мессежээр явуулчих. За би тэгээ яриатай. Би чи дугаарыг явуулчих. Хоёрдугаар хаана юм яг надад. За тэгээрэй за. За. Яг нь ер нь бол ингээд ийм нийтлэг Улаанбаатар хотын оршин суугч нар бүгдээр бүх ажлаа ингээд сөөхийн дарагдаа ингээд даатгаад хайчдаг. Тэгээ энэ одоо энэ төсөлд ингээд бид нар хамрагдсан гэд мэдчихэл байгаа байлгүй дээ одоо бодвол тий. Тэгэхээр одоо ингээд яаж туслах уу гэд энэ хүндээ бас жоохон тусдаа дэмтэй байхгүй болвол Гэхдээ яг одоо энэ сөөхд байгаа хамгийн гол асуудлуудын нэг байхгүй. Тийм болохоор ил байгаад энэ ингээд бас хүмүүст харагдчихвэл нөгөө итгэхгүй оролцсон. сөөхийн ч одоо сөөхийн дараал гэдэг хүн хариуцаад юу хариуцж байгаа ч гэсэн тий. Одоо иргэдийн оролцоо байхгүй байгаа. Бүтцийнхээ хувьд энэ ч өөрөө хамтын удирдлагын байгууллага шүү дээ. Тийм биз. За ингээд бүгдээрээ яарамгт хэрэгжиж байгаа Neon City хотхны төсөлтөөр танилцах гээд ирээд байна. За харин азар манай нэг үлдсэн сөөхөн маань юу төлөөл амжиж ирлээ. Тэгээд одоо манай нэвтрүүлэгт оролцож байгаа үндсэн 3 суугийн төлөөл бүрдлээ. Бүгдээр ингээд орцгоё. За та бүхэнд хүрэлцэн ирсэнд баярлалаа. За намайг Наранбат гэдэг Neon City төслийн одоо удирдагч ийм хүн байна. Тэгээ одоо төстөө та бүхэндээ танилцуулъя. Энэ бол одоо манай шоурум. Бид нэр энэ шоурумыг нодлонгийн 11 сараас эхлээд өвөл бариад хавар ажилтнанд оруулсан. Тэгээд ийм жишг болохоор одоо эмнэлгийн өрөөндүүд манай нөгөө өрөөний тогтчлт байж байгаа. Энэ бол одоо ийм уулзалтын хүлээ авалтын өрөө байгаа. За хэдүүлээ ийшээгээ манай шоурумтай танилцъя. Манай тогтчлт ерөнхийдөө бол нэг ийм минималист одоо жоохон Япон загвар стилтэй юм байшин. За тэгээ бид нар бол илүү нөгөө хүндээ хэрэгтэй автоматжуулалтыг нэлээд суйрлуулж өгсөн. За хамгийн энгийн жишээ бол одоо энэ нөгөө дотор агаар сэлэлтийн юм төхөөрөмж байгаа. Цонх хаалттай үед бид нар хүчил төрөгчөөр амьсгална. Нөгөө талаараа цонхоо онгоолгож агаар оруулахын тулд дулаанаа алдахгүй гэдэг юм давуу талтай. Тэр энэ мань бол Монголд хамгийн анхны бид нар суйрлуулж байгаа. Дахиад бид нар Монголд хамгийн анхны юу гэхээр дулааны тоолуурыг бид нар дижитал тоолоор суйрлуулад өгч байгаа. Тэгэхээр хүн пара 4-5 дээр тавиад цонхоо хаагаад дулаанаа алдахгүй одоо эрчим хүчийг хэмнэ гэсэн үг. За дахиад нэг гоё юм хийх гэж байгаа. Бид нар энэ хаалганы үүдэнд ингээд ийм гоцоо хийгээд өгчих юм. За тэгэнгүүтээ манайх одоо нөгөө сөөхтөр их олон хүн ажиллана. Тэр чи одоо 30 тонны барьгаад ингээд бүртгэж байгаа. Тэгээд нэг 30 орчим квадраттай бид нар нэг 16 ширхгийн байшин бэлтээ. Тэндээ нөгөө тог сан захиргаанд одоо цэцэрлэгжүүлэгч гэдэг юм уу чухал хүмүүсийгээ бид нар нөгөө байраар нь хангаж ээж бид нар одоо ажиллуулна. Нөгөө талдаа тэр хүмүүсийг бас аль болох давхар орлоготой байлгахыг дэмжих үүднээс бид нар юм хотхон доторх юм хүргэлтийн үйлчлэгээ хийж байгаа. Тэрний нэр нь болохоор юу гэхээр Fresh Market. За тэнд бид нар юу хийх гээд байна вэ гэхээр өглөө болгон шөнө 4 цагаас одоо тэр Fresh өндөг гэдэг манай ангарын өнгийг бид нар 12 цагийн дотор 4 цаг тавчир тавина. За харамаа хүч аврахтай бид нар яаж байгаа нөө шинэ сүү тараг бид нар тавчир тавина. Тэгэхээр артизаны талхыг бид нар газар дээр нь үйлдвэрлэн. За тэгээ бид нар нөгөө шинэ өгөрцийн помидорыг одоо энэ ойрхон твчлээс идэм үү шинэ навчраад хотхны орчин суугчд яах вэ гэхээр энэ аппликейшнаар дамжуулаад за би өглөө 1 ширхэг артизаны талх 5 ширхэг өндөг 1 литр сүү 500 г тараг тэгээ сөөхийн ажилчид яах вэ гэхээр орцоо хариуцаад ууттай нь айлуудын хаалгынхаа үүдэнд нь тавиад өгчин. Ингэснээрээ бид нар зөвхөн амьдрахаас гадна сөөх өөрөө нэг орчин суугчдынхаа бас нэг юм эрүүл фреш хоолоор хооллох болцоог нь хангана. За сөөхийн ажилчнууд бас тэнд нэг одоо зөөвөр хийснээрээ нэг 1000 төгрөг одоо цалин дээр нь бодогддог зөөвөр болгон дээр нь тэр болцоог бид нар бүрдүүлж өгнө. Монголд өмнө байхгүй. Гэтэ хийчихвэл гоё. Бид яагаад хийж чадах вэ гэхээр анханасаа бид нар энэ төслийг шинээр нь хийхдээ энэ бүгдийг төлөвлөөд хийчих юм бол хийхэд амархан. Нөгөө хүмүүс мөнгө төлдөггүй. Байна шүү дээ. Сөөхийн мөнгө төлөхгүйгээс учраас сөөх санхүүгийн дагуулж тийм учраас үйл ажиллагаа дагуулдаг. Бид нар энэ дээр бас анханасаа одоо байр захиалгын гэрэн дээр хийж байгаа. Их мөнгө зарсан суугчаа та байсан байгаагүй та төлнө. Ягаад гэвэл таныг байхгүй орон таны үүдний довжог хүн цэвэрлж байгаа тэрний мөнгийг төлөх. Тэгэхээр
Манай дээр нөгөө манай технологийн төсөл HiPay гэдэг компани нөгөө дурын банкны картыг холбоод автоматар татах юм. Гэтэл амьдрал баялаг мөнгөгүй байж болно шүү дээ дансанд нь. Тэгэх юм бол манай нөгөө банк ус гэдэг манайх чинь Sendly гэдэг мөнгөн гуйлга IP хийсэн банк ус. Sendly автоматар одоо уянгагийн дансанд мөнгө авахгүй байх юм бол автоматар уянгаагаас зээл олгоод мөнгө нь ороод ирнэ. Тэгэхээр сөөх бол байнгын орлоготойгоо байж чадна. Энэ нэг кейс болоод бид хэрэгжүүлээд эхэлчих юм бол энэ бол одоо нөгөө бүх талыг л happy болгох технологийн шийдэл гэсэн үг. Та нар л үнэхээр гоё юм бол хийж байна. Үнэхээр залуу үе мундаг сайхан байна. Би нэг 10 жилийн хүн байсан бол хандартаа нийлээд чийс таална. За явах уу. Нийтдээ 10,000 квадрат шинэ Монгол 3 сургуулийн баригдаж байгаа. Энэ оны 9 сарын 1-нд хичээллүүлэх юм зорилготой. Барилгын төс хэрэгжүүлэгч нь мөнгө гаргаад сургуулийг бариад өгчих. Тэгээд сургуулаа бол өмчнийг нь сургууль эзэмшээд явна. Зөрүүлээд энэ хоёрын хоорондын уялдаа холбоо яаж ийнэ гэхээр сургууль нийт эзлэлтийн 70%-ийг зөвхөн манай охтноос өчөж байгаа. Тэр нөгөө чанартай одоо босрлыг яг гэрийн хажууд нь бий болгоод нэг эсэндээ цогт сургуультай цэцэрлэгтэй хотхон төслийг бий болгож байгаа. Зөрүүлээд энэ сургууль маань бидний дэмжиж байгаа нь юу вэ гэхээр манай одоо урьдчилан борлуулалт захиалга одоо маш өндөр одоо 70%-тайгаар ингээд явж байгаа. Архивын гудамжаас наашаага манай хотхон руу ортол 1.3 км 4 үгнээ хажуудаа явгуун дугуун замтай замыг өөрөөр бариад нийслэлд одоо үн төлбөргүй шилжүүлж өгнө гэсэн юм тохирооны дагуу энэ замыг барьж байгаа. За энэ уртлын тэр хоёр машин зогсож байгаа газар болонгуудаа манай эрхчлэлийн төсөл хэрэгжүүлэх талбай юм. Тэгэхээр бид нар энэ харж байгаа зүйлийг ямар зүйл хийж байгаа вэ гэхээр энэ өөрөө 3 метрийн өндөртэй 4 метрийн өргөнтэй нүхэн гарц юм. Тэгэхээр энэ нүхэн гарцын зориулт юу гэхээр ирээдүйд тэнд баригдах төслийн оршин суугчдын хүүхдүүд энэ замыг гатаж Шинэ Монгол 3 сургуультай орохдоо зам дээгүүр биш зам доогуур гарснараа нөгөө зам тавирын ослоггүй аюулгүй байх гэдэг байна. За ингээд ерөнхийдөө миний танилцуулах одоо төслийн танилцуулгыг хүрээд дуусч байна. Та бүхэнд хүрэлцэн ирж одоо манай төсөлтэй танилцсанд баярлалаа. Баярлалаа. Амжилт. За бидэд сайн сөөхийн жишгийг одоо судлаа явж байгаагийнхаа хүрээнд River Garden хотхон дээр ирсэн байна. За тэгээд бидрийг хүлээж авсан Сэлэнгэ захиралтай баярлалаа. За манай River Garden сөөх нь 2012 онд анх байгуулагдсан. Манай хотхон тэгэхээр River Garden 1, River Garden 2, Time Square гэсэн энэ 3 хотхоноос манай River Garden сөөх бүрэлддэг. Одоо River Garden хотхон маань хэдэн ажилтнтай вэ? Яг энэ сөөхтөө энэ Times Square энэ төр бүхэнд нь ажилтдаг. 3 хотондоо нийлээд урд нь бол бид нар ерөөхдөө нэг 100 гаруй ажилчид ер нь тэгээ ажилтдаг. Одоогийн байдлаар нэг 80 орчим ажилчид ажиллаж байна. Тэгэхээр одоо би ингээ асуумаар санагдаад байгаа байхгүй юу гэхээр танаа энэ моднууд одоо ингээд ийм айгу сайн байгаад байгаагийн нууцсан нэг юу вэ? За тэгээд танахаас хог хаягдлын менежментээс яаж хэрэгжүүлдэг үү? Айлууд нь магадгүй англиад гаргаад хайдаг үү? Энэ талаар би бас тодруулмаар байна. За ногоон байгууламжийг бол анханаас суурийг маш сайхан тавьж өгсөн. Энэ дээр үнслээд үе үеийн River Garden суус өмчтэй холбооны гүйцэтгэх захирлууд энэ ногоон байгууламжид заламж холоо болоод ингээд аваад явдаг. За хогны үед бол бид нар хаан дүүрэг агротой хамтарч ажилладаг. Уул нь бол нэг бид нар ялгах юугаар ингээд 3 янзын өнгөөр ингээд хогнуудыг ялгаад ингээд тавьсан. Гэвч манай усын хэмжээнд хог аяглалын талаар ер нь асуудалтай юм байлээ. Баярлалаа Сэлэнгэгчээ. Тэгэхээр одоо хэдүүлээ хотгонтойгоо танилцаад за тэгээд та ч гэсэн бас ингээд биднэрт ингээд зөвлөгөө өгөх зүйлс байвал замдаа яриад хэдүүлээ явдаг хөө. За тэгээ. Одоо миний хувьд уцаар яриад энэ тэрийг ингээ ярихт нь за та яасыг ууртай хань жоохон тайвширч гэж яагаад ингээ ярьжсэн хэд хэдэн удаа тохиолдол байгаа байхгүй. Тэгин бол одоо нөгөө сүүхийн яг үнэлээ сэтгэл зүйн хямрал доромжлолдол өдөр тутам шахал
ордог шахуулдаа тэгээд ажлын байрны дарамтаас ахуулаад. Гэхдээ энийг бол тунгаах хэмжээний чадвартай сэтгэхүй доктортой ер нь аливаа ямиг нэгдэх эерэг аргаар зөвлөрүүлэх тухайн нөхцөл байдлыг яавал нэг зөвшөлт шүүхүү гэдэг барилттай хүмүүс л сүүхийн дарга байл зүгээр хаана нэгтлэн тэнд амьсгалт байдаг гэдгийг л ойлгохгүйч ингээ явж энэ ажилтаа ч гэсэн би хэлдэг та нарын амьдрал зөндөө асуудал байгаа. Энэ бол хүн болгоны өмнө байгаа. Гэхдээ ядаж энэ байгаль дээр ирээд бүр уурч үрээд үл энд 5 минут сууж агаад тайвширж байгаа ажил руу ороороо та нарт энэ давуу тал өгч шүү. Байгальтайгаа уус нэг тэгээд энийг нэг ойлгуулаад тайвшруулах гэж явдаг шүү дээ. Дэмжигч Yummy Snack House. Ивент тэтгэгч Mobi Home. За ингээд өнөөдөр бид нэр хүлээж авч байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа та бүхнийг манай сөөгийг одоо сонгож хүндлээд ирж бид нартай ингэж уулзаж байгаад би их баяртай байна. За би энэ шинэ өглөө сөөгийг ажлыг 2002 оны 3 сард хүлээж авсан. За тэгээ энэ ажлыг авсаар юуны төрөнд хогноосоо салахыг хүссэн дээ. Хог гэж юм их байсан. Тэгээд одоо өөрийнхөө чадлаар ажилчид төрийн бас байгууллагатайгаа хамтарч, хороотойгоо хамтарч эхний ээлжинд 22 онд хогноосоо ерөн салсан. Гадна талбайд эрүүл аюулгүй хүүхдүүдэд тоглуулгыг зорж ногоон байгууламжаа сайжруулах гэж тэр онд би 200 гаруй мод тарьсан. 2023 онд эхний 4 орцоо зассан байдаг. Өөрсдийн хөрөнгөөр гадна тогтчлтойгоо нийлээд 32 сая төгрөгөөр. Сая 5 сарын сүүлээр ингээд засвар хийсэн. Энэ одоо та нар анзаарсан тэр байрны энэ урдах шиг ийм цэнхэр явдаг. Одоо ингээд гоё ингээд бэлтаалаад ингээд цэвэрхэн бодлоо юм байна. Нэг тоосгоор өрцөн болохоор ингээд өмрөөд нөө борооноос нь яагаад гэдэг юм бэ? Тэгээ бүр ийм бэлтаалж ингэж янзсан. Тэгээд хаалга малга манай байрнууд ч бүгдээр ингээд донопонтой. Тэгээ донопонтойгоо гэрээтэй. Оо энэ миний зургийг аваарай гэх юм ийм гоё. Эдгээр ч одоо ингээд цэнхэн байж болж байгаа. Ийм юу яадаг. Ингээд тэг хийждэг байхгүй. Тэдний одоо хийж амжааг байгаа. Ингээд анхааруулах тэмдэгнүүдээ наагаад айлуудынхаа дунд ингээд номерын тавиад бид нэгдсэн журмаар жоохон нь дутуу байгаа. Одоо нэг адилхан гүйцэрчнэ. Дүүргийн орон нутгийн төсвөөс 6 байрныхаа дээвэр сүүлийн үеийн мембран хүчил тавьж чадсан. Мөн хотгон дотроо 600 м гачуу хүчилтэй зам тавьж чадсан. 14 сая 750 мянган төгрөгийн бас өөрийн хөрөнгө гаргаж одоо энэ нөгөө ногоон байгууламжийн чинь тойрсон нэг юм бүх хашлагнуудаа экомод болгосон. Сая 24 онд чинь бас энэ хаалтыг хийгээд 4 сая 417 мянган төгрөгөөр. Бас л нөгөө орчин суугчаас ерөөсөө мөнгө аваагүй. Яг сөөхөөс бол болсон. Тэгээ саяны дотортлын тэр камер чинь бас 5 сая 400 мянган төгрөгөөр одоо нийт гадна дотны хэлсэн 55 камер ажиллаж байгаа. Тий, сайн байлээ. Камертай сайн байна. Ийм нэг муухай төмрүүд байсан байхгүй юу? Тэгээ бүгдийг аваа ганц нэг үлдээхийн үлдээгээд. Тэгээ одоо энэ жилийн намаа дөнгөж ажил аваад 22 он тарьсан моднууд ийм болж байгаа. Тэгээ өнгөрдөг намрын голтборууд гэхэд одоо энэ жижигүүд ингээ гарцсан. 23 онд бас эко тогтчлтаас бас засварын жоохон бас дэмжлэг авсан. Тийм тэгээд бас энэ тоглоомын талбайг бас нэмсэн. Тэгээ одоо элснүүдээ бас сая ихэд бүгдийг 2 машин элс аваад бүгдийг шинжилсэн. Тэгээ хүүхдүүдээ гадуур нь битгий асгаарай гээл. Өөдөө шүү. Миний хүүхдүүдэд элсээ гадуур насахгүй байгаа зү. Элсээ гадуур насчих байгаа юу? Үгүй яасан. Ингээд там жижиггүй энэ дээр ч тоглоно шүү дээ. Энэ онд нэг өнгөрдөг онд нэг 600 м зам тавихад яван зам бас шинжилсэн байхгүй юу? Тэгээ энэ замыг ингээ хийсэн чинь арай жоохон стандарт бус ч юм уу ингээд нарийсаад тэгээ машинууд ингээд тулгаа тавьчихаар тэгээ ингээд хүн багтахгүй явж болдгоо. Тэгээд энэ бүр ингээд хонхорсон юм элс ингээд ус мус тогтдог. Тэгээд энийг ингэж зам тавиад өөртөө хийсэн юм. Тий өөртөө хийсэн. Энэ нөгөө нэг гялгар утаар хийсэн. Нөгөө сандал чинь үү? Эко сандал. Тий нөгөө 250 мянга гээд захиалгаар хүргээд ирдэм байх. Ингээ бүр ингээ гялгар ут гэж байгаа шүү дээ энэ. Тий. Тэгээд энэ хавтангуудыг одоо нөгөө дүүргийнхээ тогтчлт энэ туулаад байгаа газраас шүн ороо явж хагаад хавтангууд түүгээд. Яасан их юм хийдэм бэ гэж яа. Намар одоо энд нөгөө голтбор захиалцсан. Одоо ингээ голтбор тарина ингээд. Энэ завс энэгээрээ. За. Тий. Одоо энэ чинь ингээд энэ замгүй бол ерөөсөө ингээд ус
Тэгээ энийгээр ч ингээ нэг л хүн явхаагааз. Тийм бэ. Тий. Тэгээд тэгэнгүүт нь ингээд 62 санжийн өргөнтэй 40 м зам ингээ тавьсан. Та ёстой үнэхээр их ажил хийжээ. Бүр таны ажил чинь бүр ингээд ерөөсө багтаж ядаад байгаа юм шүү. Ингээд хийсэн. Бид нэр сайн жишг сөөхийг ер нь бол танаа ирэг оршин суугчаас манай сөөх ёстой сайн гэд бид нэр ирж үзээч гэдгсэн. Тэгээ тэрний дагуу бид нэр холбогдож ирсэн байхгүй. Тэгээ одоо ингээд таны хийдэг ажлуудыг нэг талаасаа оршин суугч нар чи мэдж байна гэдэг чи айгүй сайн байгаа байхгүй. Тэгээ тэгэнгүүт одоо таны яг хэлж байгаа зүйлсүүдийг хүүхдэд одоо ээлтэй байдлыг нь хангаж манай сөөхийн дарга ажилдаг. За тэгээд тэр нэг модон одоо тийм сараалжуудыг хэлж байгаа юм. Хүүхдийнхээ тоглоомын талбайг байнга ариутгадаг нь маш их таалагддаг гэд. Тэгэхээр таны ажил нэг талаас айгүй хүмүүст ингээ хүрдэм байна гэдгийг би бас энэ ташрамдаас хэлмээр санагдлаа. Баярлалаа. Сэтгэл бол ханамжтай. Одоо бид нар ч ингээл янз бүрийн болохгүй бол шууд сүүхийн дараагаар уцдаг байхгүй. Тэр болохгүй энэ болохгүй гэхээр л өөрөө ирэх юм эсвэл өөр хүн явуулал асуудалд орон шийдчихдэг байхгүй. Тийм орц мөрц их цэвэрхэн аваад дорж үзсэн үү? Тийм бид нар ч өглөө гараал орой ирэхэд орц энэ цэвэрхэн байхаар чи сэтгэл амар хогийн савмаа хог баг энэ байхгүй тэр байрлалдаг байхгүй. Та одоо сөөхийнхээ үйл ажиллагаанд 10 онооноос хэдэн оноо өгвэ? Одоо 10 оноо л өгнөдөө. За баярлалаа. Ямар мундаг юм. За ингээд шинэ өглөө сөөхийн захирал Бачаргал ихчийнхаа одоо ажилдаа танилцаад бид нар маш их одоо бүр ингээд нэг бүр сэтгэл ингээд багтаж ядаад байна л да. Бүр ямар мундаг юм бэ? Ямар гоё сэтгэлтэй юм бэ гэсэн тийм мэдрэмж төрлөө. Тэгээ таны одоо энэ хийж бүтээж байгаа энэ ажил чинь бас олон хүнд хүрээд бас сурах зүйлийг бас суралцах байхаа гэж бас бодож байна. Тэгээ өнөөдөр хүлээж авсанд маш их баярлалаа гэж. За би ч гэсэн та бүхэнд баярлалаа. Манай суугийг одоо ингээд хаанаас олж ирсэн орсон суугчдаас л мэдээлэл өгсөн юм шиг байна. Тийм тэгээд одоо ирж миний одоо хэдэн ажилчнтайгаа энэ хугацаанд хийсэн ажлын минь бас одоо ингээд үр дүнг үзэж сонирхож зарим одоо суугийн дарга нар явж байна. Бас миний туршлагыг судалж тэгдэм байна, зовдон жаргалаа ярилцаж бүгдээрээ ингээд одоо нэг дээвэр дор нэг мэрэгжил нэг үйлчлэгээнд одоо ингээд зүтгэж байгаа та бүгдэндээ бас бүгдээрэнд нь амжилт хүсье. Тийм бүгдээрээ одоо холбоотой сайн муугаа ярилцаж бинээсээ тусам зөвлөгөө авч ингэж сайхан бүгдээрээ хамтарч ажилланаа гэж бодож байна. За тэгээ та бүхэнд одоо бид нарыг ирж сурвалжиж миний хийсэн 2-3 жилийн ажлын минь үр дүнг одоо бас ингэж сурчил таниур туршлага одоо бас цөөгийн дараа нарт ингэж одоо үзүүлж одоо яасан ч маш их баярлалаа. Авикод ирсэн байна. Өнөөдөр Happiness Town-ы хүүхдийн тоглоомын талбайд зураг бэлэн болсон байгаа. Тэгээд сүүхийн дарга мөнх эрдэнэгээ дагуулад хоёлаа зурагтайгаа танилцахаар ирсэн байна. Тэгээ ерөнхийдөө яг нөө бид ингээд тоглоомын зураг бэлэн болсон. Тоглоомын хувьд болохоор бас хит олон нөгөө тод өнгийн байхаар нөгөө хүүхдийн анхаарал сарниулдаг. Тийм бас юутай учраас манай одоо үйлдвэрийн тоглоомууд нэг 4-5 өнгөнд байдаг. Материалын хувьд яг бид одоо ингээд энэ манай материалын нөгөө дээжүүд энд байна. Эндээс ажаад хэдүүлээ шууд сонголтуудаа ингээд хийчих болно. Баан нь болохоор энэ яг үндсэн тоглоом энэ баан нь Скандинав нарс мөн. Нэгдүгürt одоо энэ бол манай Монголын нөгөө нэг цаг агаарт батлагдсан шалгарсан одоо манай монголчин эрсдэстэй нөө хасах 40 градус нэмэх өвөлдөө хасах 40 100-аа нэмэх 40 гээл те тэнгуут нөгөө нэг агшилт ингээ халуун үтэнд агшилт хэлэлт ингээ явдаг энээсээ хамаарал цууралт үүсч идэг а тэгээд яг 20 жилийн баталгаатай гэдэгс ч те тий ерөөхдөө манай үйлдвэрд одоо яг төмөр зарим тоглоомууд дээр бүр насан турш баталгаалтай тий ямар гоё те бүгд баг шинжлэх ухаан шиг юм шүү. Тий харин тэнгуут одоо ингээ бид ч гэсэн ингээл нэг үйлдвэр дээр ингээл анхаа утсан ч maaхан тусдаа бүр нэг судалгаа шинжилгээний багтай. Тэгээ амар олон хүмүүс энэ хүмүүс юу хийж байгаа юм бэ гэсэн чинь ерөөсө бүх юм тооцоол гэнэ шинжлэх ухааны тоо бодвол тооцоол гэдэг. Ерөөсө тэгээ тэрэн дээр тоглоом болго өөрөө нөгөө нэг аюулгүй сертификаттай тооцоол юм. Тэгэхээр мөнх эрдэнэ бит хоёртаас айгу үүрэг хариуцлага ирж ийн гэсэн үг шүү дээ тий. Хоёулаа тоглоом хамгаалах юмтай болж байгаа хүмүүс ч одоо хайрлал хамгаалал угаа цэвэрлээл шүү дээ. Угаасаа тий. Манай одоо онцлог гэхээр нөгөө нэг цэвэр эрзэний материалтай. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг одоо юм эпидем тавих эрзэнээр шал тавих чаа нөгөө талбай шаардлага гэж юм байгаа. Тэр нэгдүгээр болохоор ерөөхдөө нөгөө ус тогтдгүй байх хэрэгтэй.
байдаг. Ус ингээд тогтох юм бол энэ маань одоо нөгөө насжилтанд маань удаа нөлөөлнө үү гэдгсэн үг. Тэгээд энэ EPDM шалны бас давуу тал нь юу гэхээр бид нар хүссэн дизайнераа гаргаж болно. Цэцэг навчтай, уул, хад, тагтаа, шувуу юу ч зурж болно. 100% гараар хийдэг. Тэгээ одоо энийг яг ингээд суйрлуулсныхаа дараа ер нь угааж арчих нь бол зүгээр яг нөгөө байгалийнхаа жамаар уу? Тий, ерөөхдөө бол хамгийн арчилгаа багтай. Зүгээр юуг нь хогийг нь бол тоосоор нөгөө үлээгчээр үлээчин. Тэгээд нөгөө даралтай усаар шүршэл ууж. Тэгээд сойлогдоод байгаа тийм нарийн арчилгаа бол байхгүй. Гол нь энэ талбай дээр нөгөө хүүхдүүд маань бас скутер, дугуй те нөгөө тийм нуттай орж ингэж нөгөө дугуйныхаа тоормос орч юм уу, роликныхаа дугуугаар ингэ зүсч нөгөө авахчих гээд байдаг. Тэгэхээр ерөөсөө нөгөө нэг санамж тэмдэглэлийн аягүй сайн тавьж өгөх хэрэгтэй гэсэн үг хэлээ тий. Тэгээ одоо яг манай бас энэ нөө EPDM энэ хүүхдийн чинь талбай тавьж байгаа учраас одоо нөө хүүхдүүд маань ямар ч үйлс гаргах боломжтой хүүхдийн нэг зайлгсан ч нөгөө хороггүй food grade гэдэг ийм зэрэглэлээ. Тийм. Энүүгээрээ бас ийм Азаатай танилцсан цагаасаа хойш ер нь бол ийм хүүхдийн тоглоомын талбай гэдэг чинь ерөөсөө баг шинжлэх ухаан, ард нь баг тийм ингээд амар өндөр хөгжилтэй юм байна. Бүр үнэхээр бүр ингээд гайхаа сонсоод баймаар тийм үнэхээр сонирхолтой. Гэртээ технологийн эргэлт хий. Гэртүү solution. Таны зураг болцсон уу? Болчлгүй яах вэ? Би чүр нэг байтгаар орыг зурсан байна. Яг түрүүний ярьсан сэдвүүдээс нөгөө нэг одоо миний бас бодоод яваад байдаг юм. Энэ зураг. Нөгөө одоо хоорондын ажлын уялдаа холбоо. Одоо жишээлбэл нэг ийм дутуу юм хийхээр нөгөө тэр нь үр дүнтэй биш. Тэгээд тэр үр дүнтэй биш нь болохоор хүмүүсийн итгэвч хармалтыг нэг дунд нь баллаа ичдэг, урам нь хуурчдаг. Одоо шил өөрхөд ингээд англиад ингээд за ингээд нөгөө юмдаа тавьсан чинь ирээд нөгөөтгөө авахта үүнд нь хөлөөд явчих. Тэгэхээр бид нар нөгөө бүр том гинжин хэлхийг том зургаар нь энэ асуудлыг шийдэж хандаж чадахгүй байна. Аль нэг хэсгээр нь ингээд хоогслоод ажил хийсэн юм шиг дүр үзүүлсэн ажил хийхээр өө тэрнээсээ исэн болоод тэрэн шиг нэг юм утгатай зүйл. Хогийн сав өөрөө их байхан эргээд нэг хогийг дуу. Одоо хогийг дуудаж шít. Одоо энэ нөгөө соронцны нэг стандарт хэлбэр тэ. Хогийн сав байгаа газар хог оорцсон баг. Гадна дутна ингээд. Тэгэхээр нөгөө хогийн сав байх нь өөрөө хогийг шийдэх асуудал биш юм аа гэж бодож байгаа. За эцсийн эцэд бол нөгөө энэ хог гэдэг чинь нөгөө хамгийн түрүүнд үүдээр тархинд байгаа хог тархинд байна. Тэгэхээр нөгөө хог нь тандах хандлага гэдэг үүсэх хэрэгтэй. Түрүүний хэллээс хог гэхээр муухай, хог гэхээр зааваа тий. Хог гэдэг нэр нь үртэл тий. Та хэрвээ хогийг үүсгэсэн бол хогны төлөө хариуцлага гэдэг нэг юм. Тэгэхээр нөгөө хамгийн эхлээд монголчуудын энэ хог хотоор дүүрэн байгаа хог бол таны тархинд байгаа хог юм аа. Энэ тархинд байгаа хогийг цэвэрлээд үүдэл зөв сэтгэхэд зөв хандлагатай болж чадах юм энэ хог арилгахад асуудал ийм зураг. За баярлалаа. За баярлалаа. Бидний нөгөө ярьсан юмнууд тий маш олон цаг ярьсан юм 3 цаасан дээр л хамаарлаа. Дүгнээд бүр. За цөмөрөө маш удаан ярьлаа тий. Ер нь бол юм нэвтрүүлэгт ингээд юм хасагдаад очих ч гэсэн бид нар пэйжээрээ дамжуулаад бүрэн ихээр нь одоо энэ сонирхолтой маш сонирхолтой сэдв. Тэгээ бид нарт ч гэсэн бас ингээд өнөөдөр юм манай нэвтрүүлгийн анхны зочин болоод анхны ментор маань студийн анхны ментор биш тий. Тийм болж ирсэн одоо аригунда. Тий тэгээд маш их баярлалаа. Та бүхэнд маш их баярлалаа. Маш сонирхолтой. Одоо өнөөдрийн уул нь халуун сэдвийн л нэг гэж бодож байна тий. Том улс төр биш бид нар өнөөдөр ахуйгаас салаагүй байгаа учраас ахуйн асуудлыг хамгийн түрүүлж хөндөсөн шинэ маш гоё шоу нэвтрүүлэг болж байгаа юм байна. Тэгэл ерөөсөө энэ хог хаягдал гэдэг юм уу одоо хогны менежмент гэдэг юм уу энэ нэг тийм амар том өндөр одоо боловсралтай хүн хурж ирээд хийчдэг энэ нэг тийм амар одоо том технологийн шийдэл гэдэг ч юм уу тийм том юм ерөөсөө биш л гэж би хэлхийг хүсэж байна. Одоо нэвтрүүлгийн төгсгөл энэ зүгээр л би яг өнөөдөр надад ямар проблем байгаа. Тэгвэл энэ проблемыг яаж шийдэх юм бэ гэдэг ийм хөнгөн ярилцлагаас эхлээл бид шийдэх болцоотой байдаг шүү л гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээд хог хаягдлын асуудал Улаанбаатар хот төдийгүй Монгол улсад амархан шийдэгдэх байхаа бид удахгүй цаг нэр нь тун ойртсон байгаа тийм. Япон шиг үү? Баярлалаа. Тийм. За баярлалаа. Төслийн багийнхны зүгээс тухайн одоо байрн дээрээ нэг ажлыг санаачлаач гэсэн тийм одоо хүсэлт байна. Манайхан тэг яг сөөхөрөө л ажиллаа хийсээр л бүгдээрээ сайхан тав дахьтай амьдрах нөхцөл болцоог л олгож өгч байгаа. Хөршин байна гэсэн чинь
хөршгий чимблээ гэдэг үний нэр шиг тий. Энэ тоглоомын талбайд хүүхд нөгөө өөрийнхөө хамгийн аз жаргалтайгаар байдаг. Хүүхдүүдтэй ингээд тоглоомоос солилцох арга хэмжээг санаачлаад эхлүүлж байгаа юм байна. Миний хувьд бол ингээд энэ арга хэмжээнд оролцсондоо маш их баяртай байна.